Сайн бацхан нэрхэм үзэгчдээ та бүхэнд орой мэнд хүргэе. 7 хоног бүрийн пүрэв гарагийн цагт шууд хүрдэг асуулт асууя нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын зөрчил маргаан хариуцсан мэрэгжилтэн болд баяр болон кадастрын мэрэгжилтэн бүрэн эрдэнээр оролцож байна. Та хоёрт орой мэнд хүргэе. Та бүхэн ч гэсэн энэ орой мэнд хүргэе. За баярлалаа. Бид бүхэн энэ удаад газрын зөрчил маргаан болоод газар эзэмших, өмчлөх асуудлаар бас ярилцсан. Эрдэнэт инфо сайтад иргэд маань бас тодорхой асуултуудаа ирүүлсэн байгаа. Иргэдээс ирүүлсэн асуултыг бид бас уламжлах юм байгаа. Тэгэхээр юуны өмнө газар өмчлөх, эзэмших асуудлаар ярина гэж байгаа. Тэгэхээр өмчлөх, эзэмших гээд энэ хоёр ялгаатай зүйл үү? Иргэд юуг ойлгох ёстой вэ? Энэ дээр юуны өмнө ойлголт мэдээлэл өгөөд ярилцлага эхлүүлье. Монгол улсын газрын харилцаанд үндсэн 3 төрлийн эрх зүйн харилцаа байгаа. Энд болохоор нэгдүгээрт нь болохоор Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх, Монгол улсын иргэн аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай иргэн аж ахуй нэгжид газар ашиглуулах гэсэн үндсэн 3 төрлийн харилцаа багамаа. Үндсэндээ Монгол улсын иргэн аж ахуй нэгж байгууллагт газар эзэмшүүлэх харилцаа нь бол ерөнхийдөө үндсэн 2 төрлөөр явагддаг. Энэ нь болохоор нэгдүгээрт нь гэр бүлийн эрх зүйний зориулалтаар, хоёрдугаарт нь бол аж ахуйн зориулалтаар. Аж ахуйн зориулалтаар гэдэг нь гэр бүлийнхээс бусад зориулалтыг аж ахуйн зориулалт гэж ойлгож байгаамаа. Газар өмчлөх харилцаа бол зөвхөн Монгол улсын иргэдэд өмчлүүлж байгаа. Энэ болохоор Монгол улсын иргэн гэж бүртгэгдсэн. Монгол улсын иргэн бүр газар өмчлөх эрх нь бол нээлттэй энэ харилцаа явагдаж байгаамаа. Ийм 2 үндсэн өөр төрлөөр явагддаг. Ялгаа нь гэвэл ийм л харилцаа. За ойлголоо. Тэгэхээр инфо дээр ирүүлсэн иргэдийн асуултаас бас тавья. Тэгэхээр сүүлд ирүүлсэн байна. Газар олгох асуудал дээр болохоор ер нь бол хотын төвд мөнгөтэй хүмүүс их газартай болох нэлбэг байдаг. Харин иргэд болохоор болж чаддгүй зөвхөн алслагдсан газруудад ингэж олгодог ийм хуваарлалт байгаад байдаг. Үүнийг яаж зохицуулдаг юм бэ? Энэ дээр ерөнхий тайлбар өгөөч гэж хүсэж байгаа. Ерөнхийдөө тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэж байдаг. Тухайн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөд тухайн газрын сурчлалын бүрсэд яг хаана иргэдэд газар өмчлүүлэх вэ гэдгийг шийддэг байгаа. Манай аймгийн хувьд бол та бүхэн мэдж байгаа те газрын хувьд бол иргэдэд бол өмчлүүлэх газраар бол нэлээд хомс байдаг. Жилдээ бол нэг ойролцоогоор нэг нөхөн олгороор 400-500 айлч гэдэг юм уу нөхөн олгороор газар өмчлүүлдэг. Яг тухайн одоо манай аймаг дэргэд аваад үзэх юм бол хот дотроо бол ямар нэгэн өмчлүүлэх газар байдгүй. Бид нар бол суурьшлын бүстэй тогтоогоод ерөнхий төлөвлөгөөндөө тусгаад хаана боломжтой вэ? Хаана суурьшлын бүс үүсгэж болох вэ те? Тэрийг бол ерөнхийдөө төлөхөөр бол ерөнхийдөө бол ажиллаад тухайн байршлуудаа бол зааж өгдөг байна. Энэ дээр бас нэмэлт нэг тодруулах зүйл иргэдэд ойлголт өгөх. Хотын төвийн газар гэдэг маань өөрөөр хэлбэл аймгийн төвийн инженерийн шугамшуулжээ бүхий инженерийн шугамшуулжинд холбогдсон эсхийг хүмүүс тэгж ойлгоо. Одоо яг дэд бүтцэн тавигдсан гэсэн үг шүү дээ. Энэ бол хотын ерөнхий төлөвлөгөө гэдэг юмар явдаг. Хотын ерөнхий төлөвлөгөөнд тухайн байршилд ямар зориулалтаар заасан байна. Мөн тухайн жилийн аймгийн иргэдийн хурал 12 сард одоо төсөв хэлэлцэхдээ зэрэгцээд манай газар зохион байгуулалтын төлөвлөгөө газрын бодлогын асуудлыг бол аймгийн иргэдийн хурал баталдаг. Энэ хурлаар бол одоо ийм байршлуудад дуудлага худалдаа төсөв сонгуульшил сургалтаар эзэмшүүлдэг. Иргэдэд өмчлүүлэх газрын байршил хэмжээг бол Баян өндөр сумын хурал аймгийн хурлаар мөн баталдаг. Тэгэхээр энэ бол 2 тусдаа ойлголт. Мөнгөтэй хүмүүс аваад байна гэдэг тэр хотын төвийн газар маань өөрөөр хэлбэл дуудлага худалдаагаар олгогдож авдаг учраас иргэд мөнгөтэй хүмүүс л одоо тухайн газрыг авж байна гэж ойлголт бас байгаад байгаамаа. За түрүү нөөцтэй холбоотой асуудал ирсэн. Иргэд бол газартай болохыг мэдээж хүсэж байгаа. Жил болго өргөдлөө өгдөг хүлээгддэг олон жил гэдгийгсэн. Ер нь манай аймгийн одоо нөөц яг ямар байгаа юм бэ? Өөр 2006 оноос хойш бол манай аймгийн хэмжээнд бол шинээр яг олгох газрын нөөц бол үндсэндээ дууссан гэж ойлгож байна. Юуныг одоо иргэдээ газартаа болгохын тулд яг газрын эрэлтэнд байгаа хүмүүсийг асуудлыг яаж зохицуулж ирсэн бэхээр 2006 оноос хойш бид нар нөхөн олголт гэдэг асуудлаар зохицуулж байна. Энэ өөр хэлбэл тухайн хүнийг 2 жил одоо өргөдлөө өгсөн хүнийг 2 жил тухайн газар дээр хашаага бариагүй тохиолдолд тухайн газрын тухай хуулийн дагуу хүндэтгүү үзэсгэлэнт таангуур гэрээн засан зориултын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзээд тухайн газрыг хурааж аваад дараагийн өргөдлөө гаргасан иргэнд тухайн газрыг ашиглах боломжийг олгох байдлаар 2006 оноос хойш бид нар бол энэ газрын асуудлыг шийдэж ирсэн. Өөр бусад хэлбэрээр хэм бол бид нар одоо манай аймаг нэгэнт одоо газар нутгийн хэмжээ маш бага.
ерөнхийдөө тэлэх боломж байхгүй ийшээ одоо булганы сумдууд мэдж байгаа зүүн тишээ бол Сэлэнг аймгийн сумдуудаа залгаа оршдог. Ингээд газар нутаг маань бага учраас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд бол 2008 онд Монгол Улсын иргэн бүрт гэж анх бол 2003 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хуулинд гэр бүлийн эрх зүйн гэдэг гэр бүлийн хамтын эрх зүйн тухайн хүний бүх хүмүүст өрхийн эрх зүйнд эзэмшижсэн газрын өмчлөхийг бол болсон. Гэтэл бол 2008 онд хуулинд өөрчлөлт орсонтой холбоотойгоор иргэн бүрт болчингууд газрын нөөц эрэлт гэдэг юм маш ихсээд тухайн одоо тэр эрэлтийг яах нийлүүлэлт байхгүй учраас энэ асуудлыг яаж шийдгүүд тэгэхээр тэр 2008 оны хуулинд бол ямар өөрчлөлт орсон бэ гэхээр улсын чанартай авт зам дагуу газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулна гэсэн хууль нэмэлтнийг өөрчлөлт орсон байна. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор бид нар одоо зэрэгэлдээ аймаг сумдуудтай хараад улсын хэмжээнд гэсэн барилга хот байгуулалтын яамнаас тодорхой хэмжээний судалгааны ажлууд хийгээд аймаг дунд улсын чанартай авт зам дагуу суурьшил үүсгэх боломжтой газруудын байршлыг гаргаад тухайн газрууд дээр одоо шууд судалгаа гаргаад хоосон газар байгаа шууд газар олгочдөг юм л да. Тодорхой хэмжээний инженер геологийн судалгаа тэгэхээр нэгдүгээр хоёрдугаар гэх юм бол тодорхой хэмжээний дэд бүтц очисон байж тухай газар суурьшил адгийн наазах нь худаг гарах хэвээр тоог байх хэвээр энэ асуудлуудаар тодорхой хэмжээний судалгааны юмнуудыг бол хоёр аймгийн түвшинд харилцсан ярилцаад тодорхой хэмжээ шийдвэрлэх шатндаа судалгааны ажлууд хийгдээд явж байгаа. Үүнээс гадна юу гэхээр бас жишээ нь манай аймгийн иргэн зөвхөн манай аймагт газар өмчлөх хэрэгтэй биш байдаг юм аа. Тэгэхээр одоо зэрэглэлдээ Булган аймгийн сумдууд ч юм уу өөрийнхөө төрсөн нутагт ч юм уу очиод Монгол Улсын иргэн болол жишээлбэл манай Орхон аймгийн иргэд бол Улаанбаатарын бусад бүх аймаг суманд өөрийнхөө Монгол Улсын иргэнд одоо нэг удаа өнгөн өмчлөх эрхээ бас эдлэх хэрэгтэй байдаг гэдгийг бас иргэн бүр мэдээж аваасай. Одоо жишээл Эрдэнэтийн иргэн гээл зөвхөн Эрдэнэтэнд газар байхгүйгээ тэр хүний эрх хязгаарлагдахгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За тэгэлгүй яг хөө тэгэхээр иргэд маань бас тодорхой мэдээллийг авсан бах ямар ч хэсэн нөөц бол дууссан юм биш үү тийм ээ. Газрын зөрчил маргаантай холбоотой мэдээлэл өгөөж ер нь яг ямар төрлийн зөрчил дийлэнх байгаад байна. 2015 оны яг одоогийн байдлаар бол манай газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт бол газрын зөрчил маргаантай холбоотой байгууллага иргэдээс 116 өргөдөл ирсэн. Тухайн өргөдлүүдийг бол тухайн яг газар дээрийн шалгаа зохих ёсны хариуг нь өгсөн байгаа. Ихэвчлэн ямар зөрчлүүд одоо ер нь гараад дийлэн хувийн нийслэлд байд юм бэ гэхээр яг одоо яг байгаа хашааныхын хэмжээ гэрчлийн дэрх байдаг хэмжээ хоёр маань маш их зөрдөг. Энэ маань болохоор яг ямар учир шалтгаантай юм гэхээр анх л 2002 онд газар өмчлөлийн тухай хууль гарсан. Тухайн үед бол одоогийн шиг тэр нарийн тийм геодезийн тэр хэмжил хийдэг багц тэр байхгүй их таасан дээр зүгээр ингээл өөрсдийнхөө ороо ингээл баг л зураад авчирдаг тий. Тэрний бол хэмжээ одоо яг нарийн геодезийн багц нарийн наривчлалтай их багцаар хэмжээ гараад ирэхээр бол хоорондоо одоо хэмжээний зөрөх тийм асуудал бол их дийлэх үе эзэлдэг. Дээрээс нь бас мөн зөвшөөрлгүй газар одоо тухайн жилийн газар зохион байгуулалтын иргэдлэгэн тусгасаас бусад газар иргэд маань зөвшөөрлгүйгээр барих, объект барих, эзэмших, ашиглах, одоо гараж барих ч гэдэг юм уу тийм зөрчлүүд бол хөвчлээ эзэлдэг байна. Яг ийм зөрчлүүд эзэлж ийн гэдэг чинь яг ямар арга хэмжээг авт юм бэ? За уг газар дээр маань ерөнхийдөө газрын тухай хуулинд бол заасан байдаг. Газрын тухай хуулийн 57-гийн 3-т бол тухайн зөвшөөрлгүй эзэмшиж ашиглаж байгаа иргэн болон байгууллагад хугацаатай мэдгдэх хугацаа өгдөг манай байгууллагаас. За одоо та 30 хоногийн дотор 20 хоногийн дотор шийдэм үү уг зөрчил арилгах нь уу. Хөрөө заасан мэдгдэх хугацааны заасан хугацаанд зөрчил арилгах өгөх юм бол тухайн хуулийн 57-гийн 4-т зааснаар аймгийн засаг дарга ч юм уу сумын засаг даргын захирамжийн дагуу уг газрын албатны чөлөөт арга хэмжээ явуулдаг. Манай байгууллагууд бол энэ жил бол засаг даргын захирамжийн дагуу албан чөлөөлөх үйл ажиллагааг бол оюут өргөн булаг их залуу яргууд тэр багууд дээр бол 3 удаа албан чөлөөлөх үйл ажиллагааг явуулсан байна. Маргаантай холбоотой гэснээс ийм асуудлууд ирсэн байгаа. Зөвшөөрлөхөөс сунгасан айлтай ашиг сонирхолтой биш юм бол яагаад хуулийн дугаар арга хэмжээ авахгүй байгаа юм бэ гэдэг. Тухайн иргэн маань болохоор яг манайх дээр бол яг хаана ямар байршилтай тийм газар вэ гэдгээ тодорхой хэлээд тийм над төр ч юм уу манай байгууллага дээр ирээд тодорхой хариулт авч болно шүү. Гэхдээ энэ дээр бас нэг ойлголт авах зөвшөөрлгүй сунгасан гэд тэр айлын хашааг бие учир шууд буулгах нь мэдээд эрх мэдэл
тийм юу байхгүй гэсэн үг. Тэгэхээр тухайн ажлыг бол тодорхой бидэнд манай байгууллагын хийх хүрээнд ажлын хүрээнд бидний заагдсан ажлын байрны тодорхой заасан өгөхөд тухайн бидний албан хугацаатай албан шаардлага л өгдөг. Тэр албан шаардлагыг биелүүлэх тохиолдолд бол сумын засаг дарга ч юм уу аймгийн засаг дарга захирамж гаргаж тэр ажлын хэсэг байгуулагч тухайн ажлыг зохион байгуулдаг гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За ойлголоо. Газрын алба болон баян өндөр сум давхар газар олгодгийг яах вэ? Энэ газар олголттой холбоотой зөрчил маргааны асуудал бол одоо аль 2003 оноос хойш ерөнхийдөө маш их гардаг, шүүхээр шийдвэрлүүлдэг, иргэд хооронд нэлээд асуудал. Энэ үндсэн зөрчил юунаас үүдэж гарч байгаа юм бэ гэхээр нөгөө л нэг нөхөө олголттой холбоотой. Баян өндөр сумын газар одоо нөхөө олголт 2 жил тухайн жишээлбэл одоо хураага дараагийн хүнд олгодог гэсэн шүү дээ. Хуулийн дав. Гэтэл энэ дээр ямар зөрчил гардаг вэ гэхээр урд нь одоо нөгөө авсан хүмүүс нь өмнө нь дараагийн авсан хүнээс урьдчилаад хашаага барьцдаг ч юм уу. Эсвэл бол нөгөө нэг дараагийн нөхөө олголтоор авсан хүн нь хашаага барьсан байхад ирээд маргаа үсгдэг тийм зөрчлүүд байгаа. Нөгөөдгөр бас нэг гардаг газрын давхардал юунаас үүсэж байна гэхээр анхнаасаа нөө Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх ажил маань өөрөө бэлтгэл ажилгүй, кадастрын зургалын ажил эр бүм солилцолтой зураг хийгдэггүй. Ерөнхий тойм зурган дээр үндэслэж одоо байршлал олгогдож явснаас болоод газар олголтыг одоо давхардаж газар. Энэ олголтын асуудал баян өндөр сум газрын алба хоёулаа газар олгодог бол гэр бүлийн эрх зүйн газар дээр бол олгодог субъект биш юм аа. Газар олгох эрх нь бол зөвхөн баян өндөр суманд, баян өндөр сумын газрын даамалд гэр бүлийн эрх зүйн газар дээр бол тухайн ажлыг зохион байгуулдаг. Манайх гэр бүлийн хэрэгцээний газар дээр аймгийн газрын харилцаа барилга хотоолтын газар ямар үүрэг хүлээдэг вэ гэхээр Орхон аймгийн хэмжээнд кадастрын мэдээллийн сангаар үйлчлэх иргэдэд одоо кадастрын зургаар үйлчлэх баян өндөр сумаас газар өмчлөхөөр ирүүлсэн өргөдлүүдийг мэдээллийн сандаар тодорхой хэмжээний шаардлага хангасан өргөдлүүдийг шалгаж тодруулан аймгийн засаг дарганы захирамжийн төсөл бичиж газар өмчлөх ажлыг зохион байгуулдаг юм аа. Тэгэхээр хоёр тусдаа үйл ажиллагаа гэсэн үг. Газар олголтын асуудал бол баян өндөр сумын эрхлэх асуудлын хүрээнд хамаарна. Газар өмчлийн дараах процессын одоо мэдээллийн санд оруулах, зургаар үйлчлэх гэдэг нь бол манай байгууллагын үүрэгт хамаардаг юм аа. Энийг бас иргэд ялгаж сайлгаж ойлгох хэрэгтэй. Тэр яг уу нэгэн тэргэн газраа өмчүүлчихсэн тохиолдолд яг ямар тохиолдолд тухайн газрыг хураадаг юм бол Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд бол одоо иргэний өмчийн газрыг эргүүлэн авах гэж байгаа тодорхой зүйл залтаар зохицуулсан байдаг. Энд бол иргэний өмчийн газрыг ямар тохиолдолд хурааж авах вэ? Нэгдүгээрт нь бол иргэн өөрийнхөө өмчлөлийн газрыг ямар нэгэн зөвшөөрлгүй гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуй нэрч гадаадын хуулийн этгээдэд ямар нэгэн зөвшөөрлгүйгээр эрх олгосон этгээдийн зөвшөөрлгөөр бусдад ашиглуулах. Хоёрдугаарт нь тухайн газраа байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээр хүн амын эрүүл мэндэд хортой үйл ажиллагаа. Жишээлбэл одоо янз бүрийн хүний орчныхоо эрүүл мэндэд хортоогоор одоо үйл ажиллагаа явуулж байгаа тогтоогдсон тохиолдолд тухайн газрыг эргүүлж авна. Иргэн өөрөө хүсэлтэд гаргаж бус өмчлөлийн газраас татгалзах. Эсвэл шүүхээр тухайн газрыг хууль бус одоо тухайн газрын өмчлөх эсгийг тогтоосон тохиолдолд тухайн газрыг эргүүлэн авах эрхийг заасан байдаг юм аа. За баярлалаа. Тэгэхээр бид газрын зөрчил маргаан болоод газар өмчлөх эзэмших асуудлаар ярилцаж байгаа. Нэвтрүүлэг шууд явагдаж байгаа учраас та бүхэн энэ хугацаанд Эрдэнэт-инфо цэгийн сайт руу асуултаа хариулах ийм боломжтой байгаа. За дараагийн асуудал хашааны гэрчилгээг авах гэсэн за газрын албанд хандах уу, баян өндөр сумын газрын даамал руу хандах уу? Ийм ба. Гэр бүлийн хэрэгцээний зорилтоор газар өмчилж авахаар одоо тухайн газраа авсан гэсэн үг шүү дээ. Өөрөө эзэмшээд одоо хашаагаа барьсан тохиолдолд та эхний ээлжинд ямар алхмыг хийх шаардлагатай гэхээр тусгай зөвшөөрөл бүхий хувийн компаниудад хандаж хэмжилтийн ажлаа хийлгээд баян өндөр суманд хандаж өргөдлөө гаргана. За ойлголоо. За хашаа байшингаа зарсан. За гэрчлэгийн дээр нь охины нэр байгаад гэрчлэгээгээ шилжүүлж чадахгүй байгаа юм байна гэсэн байна. За охин нь гадаадд сурдаг. Заавал эргээд байдаг ямар нэгэн өөр арга хэмжээ авах боломжтой юу? Тухайн иргэн маань болохоор өөрийнхөө тэр харьяа одоо манай гадаад иргэн консулын газар очиод итгэмжил хийлгээд нааш нь Монгол руу явуулчих болно. Тэгээд авч болно. Гэрчлэг шилжүүлж болно. За ойлголоо. Согоот багт гараж нь байдгийн байна. Гэрчлэгийг яаж авах вэ гэсэн асуулт ирүүлсэн байна. Гаражын зориултаар газар эзэмшиж байгаа гаражтай өчнөн жил гараж боловч гэрчлэгээгүй нэлийн хэмжээний иргэд бол байдаг. Энэ асуудлыг яаж шийдвэрлэж авах? Нэгдүгээр та кадастрын зурглалаа хийгээд аймгийн засаг даргад ханаж өргөдлөө гаргах хэрэгтэй. Тухайн өргөдлийн дагуу манай байгууллага судалж үзээд хэрвээ хотын ерөнхий төлөвөнд ямар нэгэн байдлаар харшлаагүй тухайн газар нь ямар нэгэн байдлаар түнхэн үнэмчлэлд байгаа бол
тухайн өргөдлийг шийдвэрлээд явж байгаа. Гэхдээ энд бол тодорхой хэмжээний төлбөр хураамж төлөөд тухайн газрыг баталгаажуулах ажил хийгдэж явж байгаа. За энэ газар авах эзэмших хүсэлтэд иргэн юм шиг байна. Өргөдлөө өгсөн. Өргөдөл юу н авч байгаа юм болов уу гэдэг гэж байна. Газрын нөөц дуусантай холбоотойгоор 2013 оноос хойш бол баян өндөр сум газар хүссэн иргэдийн өргөдлийг авахгүй байгаа. 2013 онд өргөдлөө гаргасан нийтдээ 7000 иргэн, 2012 онд өргөдлөө гаргасан 3500 иргэн, өмнөх онуудад өргөдлөө гаргасан 2000 орон иргэдийн өргөд бол ямар нэгэн байдлаар газрын нөөц байхгүй болмоос шийдвэрлэгдээг байгаа. Энэ жилийн хувьд гэх юм бол 2015 оны хувьд бол эдгээр өргөдлөөс 2010 оны 3500 орчим иргэдээс бол нийтдээ өмнөх онуудын өргөдлөлтөд нэлээд 700 орчим иргэнд бол нөхөн олголтоор газар олгосон эзэмшүүлсэн байгаа. За гаражтай холбоотой асуулт сэтгэл ирүүлсэн байна л да. Одоо яг Эрдэнэ аймгийн хэмжээнд байгаа энэ гаражуудын эзэдийн нэрийг тодорхой болох гэдэг юм уу? Тухайлх юм бол одоо эрх мэдэлтэй хүн дор хаяж нэг 8-аас 9 10 гаражууд эзэмшээд байна ийм байна гэд ийм ойлголттой мэдээлэлтэй хүн байна. Энэ дэр ямар тайлбарыг өгөх үү? Ямар хариулт өгөх үү? Яг манай байгууллагын хувьд бол энэ жил бол засаг даргын захирамжийн дагуу төвшөөрлөгөө баригдсан. Эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлагыг биелүүлээгүй. Бас нөгөө төвшөөрлөгөөр газар ашиглаж гараж барьсан 9 иргэний 9 ширхэг гаражийг албатан буулгасан байна. Тэгээд гаражийн газрыг бол ерөнхийдөө бол дуудлага худалдаа сонгон шалгуулалтаар бас манзаалж өгдөг. Тухайн иргэн маань дуудлага худалдаанд ороод мөнгөө төлөөд тэгээд яг тухайн манай байгууллагаас тухайн төлөвлөгөөнд заасан газар дуудлага худалдаа болсон газар авдаг. Тэрнээс хаагаагүй газар очивол ерөөсөө ингээл дуртай энд нь хоосон газар энд би гараашаа барья. Одоо дараа нэг гişлэг гарна. Тэгээд дээрээс нь 2 3 гараж 8 гараж гэж байна шүү дээ. Нэг хүн яг нэг 8 гаражтай байна. Тийм. Гэхдээ нөгөө нэг гаражийн асуудал дээр юм байдаг л да. Бид нар ерөнхий төлөвлөгөө барьж гаражийн зориултаар бол сүүлийн жилүүдэд бол дуудлага бид нар энэ асуудлаас үүдээд 2012-11 онд 7 дугаар оруулаад төлөвлөгөө хийгээд нэгдсэн журмаар нэг иргэн нэг гаражийн дуудлага бол нэг бүрчлэн дуудаж үтсэн гаражийн дуудлага худалдааг явал. Тэгэхээр яадгүй хөр эргээл яг нэг нь нөгөө хөтлийн хүнийхээ газрыг худалдаж аваад нийлүүлэл нэг хүнийх болчдөг байхгүй юу. Тэгэхээр энэ маань ерөөсөө гараж гэдэг маань аж ахуйн зориулалтаа газар яг гэр бүлийнх одоо тэр дуудлага худалдаанд оролцож байгаа хүнийг би бол та зөвхөн нэг л дуудлага худалдаанд оролцох ёстой гэсэн хязгаарлагдсан. Нөгөө нэг хуулинд өөрөөр хэлбэл нээлттэй дуудлага худалдаа нээлттэй зарчмаар явагддаг учраас тэнд бол хязгаарлах ямар нэгэн байдлаар та нэг л гаражтай байх ёстой гэсэн шаардлага тавих боломжгүй маа. Монгол улсын иргэнд газар өмчлөх тухай хэмжээлүүд үнгүй өмчлөх эрхээ нэг л худаа эдэлж авч байгаа шүү дээ. Гэтэл бол энэ аж ахуйн зориулалтаа газар дээр бол та зөвхөн нэг л газартай явах хэрэгтэй, нэг л явах хэрэгтэй гэсэн тийм шаардлага бол байхгүй. Тэрийг бол иргэний эрхийг хязгаарлах боломжгүй гэдэг юм аа. Нэг гаражийн эрэлт хэрэгцээ их байгаа хүнсээ сүүлийн жилүүдэд хот тойрсон энэ олон гаражууд бол ерөнхийдөө бол ерөнхий төлөвлөгөөний дагуу ямар нэгэн байдлаар бууна. Энэ бол гараж чигээрээ байхгүй. Тэгэхээр яаж энэ эрэг өнөөдөр машин чих болж энэ Эрдэнэ хотын маань тийм учраас гаражийн хэрэгцээ нэглэх гэж байна. Энийг ямар хөө байдлаар шийдэж явж байгаа бид орон сууцны хорооллын дунд дээрээ тоглоомын талбайтай тохижилттой нийтийн тийм ил зогсоол байдлаар тийм байдлуудаар хоёр байршилд бол өнгөрсөн онуудад бол төсөл сонгон шаардлага зарлаад нэг байршил нь бол одоо яг аль биесээр ашиглалтанд ороод үйл ажиллагаа нь явж байгаа. Иймэрхүү байдлаар л иргэдийн асуудлыг ерөн шийдэж байна да. Нэмэлтээр ахиж тийм байршил, тийм гараж одоо ерөнхийдөө байршлуудад ерөнхийдөө судлагдаа явж байгаа. Гэхдээ яг нөгөө нэг хотын төвд орон сууцны хорооллын дунд инженерийн шугамшуулжийн асуудал нөгөө хэрсэн шугамшуулж их байгаа учраас тухайн байршилд бол байр болгоны дунд бол хийх боломжгүй. Тухайн байршлыг судлаад хүсэлтээ гаргаад одоо тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу л төсөл сонгон шалгуулалтыг явуулж байгаа. За баярлалаа. Дараагийн асуултыг асууя. Танай байгууллага газрын дуудлага худалдаагаар зарах тендерийн мэдээллийг хизээ нийтэд ил тод мэдээлэх вэ? Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө жишээлбэл 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний юу бол энэ оны 12 сард аймгийн иргэдийн хурлаар орж батлагдана. Дуудлага худалдаа явуулах газар юм шиг. Тэгээд бол энэ дуудлага худалдаа явуулсны дараа бол орон нутгийн хэвлэл мэдээллээр мөн түүнчлэн тухайн дуудлага худалдаа явагдахаас 30 хоногийн өмнө бид манайх бол одоо цахим хэлбэрээр орон нутгийн бүх хэвлэл мэдээллийн эсэс сонинд түүнээс гадна манай албатай холбоотой мэдээлэл авахыг хүсэх юм бол орхон цэг, газар цэг, гөв цэг юм гэсэн манай албаны үндсэн
пэйжуудаас мөн фэйсбүүкийн Орхон аймгийн газрын харилцаа барилга бот байгуулалтын газар гэсэн эдгээр өнөдөд бол нийтэлдэг хуулийн дагуу бидэлтэй. Тэгэхээр бол тухайн дуудлага худалдаа ерөнхийдөө бол энэ жил одоо ямар дуудлага худалдаа явуулах вэ, ямар төсөл сонирхолт явуулах вэ гэдэг мэдээллийг бол тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батсны дараа одоо 16 оны 1-2 сард ч юм уу бол ерөнхийдөө байршлууд нь тодорхой болчихно. Хугацааг бол тухайн үед засаг дарга 30 хоногийн өмнө захирамж гаргаад батламжилдаг учраас тухайн үед нь хэвлэл мэдээллийн хэсгээр зарладаг нийтэд. За газар олголтын нарийн хуудас авсан иргэн гэрчилгээ авахд ямар материал бүрдүүлэх вэ гэсэн асуулт ирүүлсэн байна. За газар тухайн нарийн хуудас авсан гэдэг маань бол тухайн иргэн бол одоо газраа заалгаад авсан байна гэсэн үг шүү дээ. Тухайн газар дээр газраа өмчлөж авахын тухайд бол нэгдүгээрт юу яасан ба тухайн газраа одоо хашаага барьсан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн гэр бүлийн эрх зүйн зорилтоор авсан газар дээр хашаага барьсан байх хэрэгтэй. Үүний дараа бол кадастрын зургийг хийх үйл ажиллагаа явагдана. Энд Орхон аймгийн хэмжээнд бол тусгай зөвшөөрөл бүхий 4 компани байгаа. Альч компани хандаад тэгснээ дараагаар баян өндөр суманд хандаж өргөдлөө гарах юм аа. Тухайн баян өндөр суманд бол тухайн иргэн заагдсан тодорхой хэмжээний маягт байгаа. Тэр маягтан дээр бол тодорхой бүрдүүлэх материалууд байгаа. Них ер нь олон бүрдүүлэх материал ерөнхийдөө байхгүй дээ. Тэгээ кадастрын зураг хийлгээл багасаа хаягийн тодорхойлт авчих юм бол ерөнхийдөө бүрдүүлэх материал нь болчихно. Иргэдээс ирүүлсэн одоо сэтгэгдэл асуултуудаас бас ийм зүйлүүдээс ирүүлж байгаа. Энэ газрын албыг танаа байгуулгыг ер нь бол хүн сурталтай хэл ахуул авдаг гэсэн ийм ойлголт байгаад байдаг. Энэ дээр ер нь ямар хариулт өгөх вэ? Манай байгууллага нь өөрөө бол яг хийдэг ажил маань болохыг хүмүүс тэгэж тийм нэг хар тийм юм төрүүлэх гэдэг тийм ажил хийдэг л дээ. Тийм болохоор хүмүүс тийм ойлголтоо ер нь бол байдаг хаач гэсэн тийм. Маш их өргөдөл хомдол ирдэг, маш их маргаан гардаг. Ялангуяа манай аймагт газар их хомс идэг гэж тэр үү тийм. Маш их газартай холбоотой маш их зөрчил маргаан ч гэдэг юм асуудал үүсч идэг. Тийм учраас л ийм яриа бол гарах нь бол. Тийм. Тэгээ нөгөө газартай холбоотой хүнд суртал байна гэдэг бол байгаа тодорхой хэмжээнд энд бол яагаад тэгэхээр нөгөө нэг шууд бол улсын бүртгэлийн хэлцч гэдэг юм уу одоо шууд шийдвэрлэх шатны байгууллага манайх бол өөрсдөө тухайн мэрэгчлэн ба шууд шийдвэрлэх боломжгүй тухайн хүний өргөдөл жишээлбэл одоо Монгол улсын иргэн газар өмчлөх хуулийн дагуу газраа өмчилж авах байгаа иргэн бол эхний ээлжинд баян өндөр саманд хандаж өргөдлөө гаргана тэнд ирсэн өргөдлүүдийг нэгээр нь бол явуулахгүй тодорхой хэмжээнд хуримтлуулсны дараагаар тэр нь бол ерөөхдөө сард ч юм уу 14 хоног ч юм уу нэг удаа манай аймаг дээр газрын албан дээр материалуудыг хүлээлгэж өгнө. Манай дээр ирээд бол тодорхой хэмжээнд тухайн хүн урд нь газраа өмчилж авсан уу, ямар нэгэн давхцал байна уу, кадастрын зургийн зөрчил байна уу гэдээ тодорхой хэмжээнд мэрэгчлэнүүдээр дамжиж шалгагдаад аймгийн засаг даргын захирамж гарч ий тухайн хүн иргэн өмчлөх. Энэ дээр бол тодорхой хэмжээний цаг хугацааны асуудал, шат амжилгын асуудал байгаа бол учраас бол энийг иргэд бол хүнд суртал гэж ойлгодог. Манайхан өөрөөр бас нэг ядгүй гэхээр яг нөгөө цаг нь тулгаал өөртөө яг бичиг баримтанд хэрэг болсон үед л юмаа нөгөө хөөцөлдөж эхлэнгүүтээ тэгэл энэ нөгөө нэг ингээд шат амжилгуу цаг хугацааны асуудал үүсэнгүүт л ингээд хүнд суртал байна, амьлгал авах гээд байна гэдэг тийм хардлага сэрдлэг бас байгаад байдаг юм аа. Монгол улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн дагуу бол тухайн хүний өргөдлийг бол 90 хоногийн дотор шийдвэрлэх хуультай байдаг. Тухайн өргөдлийг тодорхой хэмжээнд угаасаа жишээлбэл одоо тэр иргэний гаргасан хүсэлтээс хамаарат хуулинд бол тодорхой хэмжээний заалтууд байгаа. Түүнээс гадна ямарваа нэгэн тухайн хүний зөрчилтэй улмаас тухайн хүн урд нь газар өмчлөөд авсан ямар нэгэн байдлаар газрын давхцалтай хэмжилт нь одоо нөгөө хамар хашааны тэр зөрчилтэй байнгаас болоод материал нь буцаж яваад тэр зөрчлөө арилгаж яваад дахиад нэлээд хугацаа хараад ийм юунаас болоод нэлээд их хугацаа алддаг хүмүүс бас байгаа. Манай хэдийн хувьд газартай холбоотойгоор ч юм уу хууль эрх зүйн мэдлэг ер нь ямар вэ? Сая бас өнгөрөх 9-10 саруудад газрын асуудлаар нэлээдгүй бас асуудал үүссэн шүү дээ газар авах гэсэн хүсэлтэй. Ерөнхийдөө иргэдийн хувьд газрын тухай хууль, газартай холбоотой хууль тогтоомжууд бол манайхад тодорхой хэмжээний орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр мөн интернетээр газрын албан дээр нээлттэй албан өдөр зохион байгуул тодорхой хэмжээний мэдээллүүдийг бол өгдөг. Тэгэхээр нөгөө иргэд бол ерөнхийдөө яг өөртөө яг сонирхож явж байгаа асуудлыг сойж байгаа хүмүүсээс өөрөөр сонирхож яг мэдээлэл авч байгаа болохоос биш нийт масст бол ерөнхийдөө хууль эрх зүйн нарийн тэр зохицуулт одоо ялгаа салгааг ойлгоход бас хүндрэлтэй асуудлууд байдаг юм шиг байна.
Одоо жишээлбэл одоо сумын газрын даамал юу хийх үү? Манайх юу Орхон аймгийн газрын харилцаа барилга хатгуулалтын газар ямар асуудлыг шийдтийн гэхэд ерөөс иргэд ойлголт байдгүй. Бүхэл асуудлыг газар олгодог юм ч гэсэн аймгийн газрын алба хийдэг, гэрчлэгээжүүлэх асуудлын шиг гэж ойлгохгүй. Нарийн ширээ байгууллагын хоорондын одоо шийдвэрлэх асуудлыг хүртэл ойлгодоггүй. Эсвэл нэлээд чирэгддэг тийм иргэд бас нэлээд их байна. За ойлголоо. Нэг ийм асуудал ирсэн байна. Одоо газар одоо өмчлөё гэхээр бол өргөдөл авахгүй байгаа гэдгээ тэгвэл шинээр суурьшлийн бүсэд өргөдөл өгж болох уу гэд юм ба. Ер нь шинээр суурьшлийн бүс Үүсэх асуудлаар болоод Булган аймагтай харилцсан тогтолцоо тодорхой хэмжээний газрын судалгаа юмнуудыг бол хийгээ явж байгаа. Жил болгоны одоо аймаг орон засаг даргын хоорондын хамтын ажиллагааны үнд ч гэсэн ороод явж байгаа. Тэгэхээр бол тухайн үеийн суурьшлийн бүсийн асуудал яг тодорхой болоод ерөнхий төлөвлөгөө нь хийгдэн. Тухайн суурьшлийн бүс чинь ямар одоо юугаар олгогдгийг гэдэг суурьшлийн бүсийн асуудал ерөнхий төлөвлөгөөний төрөнд насны долоолож тухайн өргөдлийг авах эхлэх баха. Одоогийн байдлаар бол иргэдэд урд өргөсөн өргөдлийн иргэдийн тоо бол маш их байгаа учраас одоогийн байдлаар өргөдлийг бол түр зогсоодсон байгаа. За ойлголоо. Тэгэхээр бид иргэдээс Эрдэнэт-инфо сайтад ирүүлсэн асуулт, сэтгэлдлүүдийг бас холбогдох мэргэжилтнүүдэд уншиж танилцуулж тодорхой хариултыг авлаа. Тэгэхээр урилга хүлээн авч бас иргэдэд тодорхой мэдээллийг өгсөнд баярлалаа. Нэвтрүүлгийн хугацаа бас хомсгон байлаа. Төгсгөл бас хандаж нэмж хэлэх, иргэдэд хүргэх мэдээлэл байвал. Манайхтай холбоотой мэдээлэл бол манай Facebook бас хаяг нэгдсэн байгаа. Иргэд манаас их хэрэглэдэг болсон шүү дээ. Орхон аймгийн газрын харилцаа барилгын байгуулалтын газар гэдэг. Тэрэн дээр манай байгууллагын 7 хоног болгоны ажлын тайлан гэж гардаг байна. Маш их дэлгэрэнгүй. Бас мөн дээрээс нь захирамж, засаг даргын гарсан захирамж, тогтоол, албан тоо бүх юм гардаг байгаа шүү. Тийшээс ороод үзэх хэрэгтэй. За ойлголоо тань. Ерөнхийдөө бол манай аймгийн газрын харилцаа барилга хатгуулалтын газрын албаны мэргэжлүүдийн хувьд бол бусад аймгийн газрын харилцаа барилга хатгуулалтын газрынхны хувьд бол харьцангуй ажлын ачаал их байдаг, иргэдийн ачаал их байдаг. Тийм учраас ямар нэгэн байдлаар ажлын ачаалаас болоод зөв бус ойлголцсон ямар нэгэн байдлаар хүн гомдоосон зүйл байвал энэ ташрамд хүмүүсээс бас хүлцэл өчьё. Бид нарыг бас ойлгож хамтарч ажиллаарай гэж хэлмээр байна. За баярлалаа. Ажлын амжилт хүсье. За үзэгчдээ асуулт асууя нэвтрүүлэг та бүхэнд хүрлээ. Энэ удаад бид газрын одоо өмчлөх, эзэмших асуудлаар газрын харилцаа барилгын байгуулалтын газрын мэргэжилтнүүдтэй ярилцлаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ. За